За сэмэцэн манайхаа миний хувцсны өрөөнд тавтай морил. Яг л миний хувцсны өрөө болчиход байгаа нь тий. Тэгээд би сая найзаагаа дагуулж орж ирээд жоохон хахуул өгөөд юм идээд байж гин. Энд ингээ миний өнөөдөр монтажныхаа зураг авалтанд бэлдсэн хувцснууд байна. За гадаа юу болж хэдүүлээ одоо харъя заяа. Гарцсан уу? Аа. За ингээд уул наах өсгөө битээр энэ өрөөг олсон юм аа. Тэгээд би л ганцаараа бүгд хувцас олж гин. Би одоо харуулах нь зөв ч юм уу буруу ч юм уу за явъя. Ямар газар хийж байгаа харуулъя. Манай газар жоохон жижигэн ч гэсэн гэхдээ яах вэ гоё юм байна. Энэ ингээд зураг авах гэж жоохон их юм болж гин. Хүмүүжин байна, минжин байна. Манай ингээ хүүхдүүд дараагийн зураг авахулгаа түлээгээд байж гин. Бас манай ингээ хэсэг хүүхдүүд зогсож байна. За. Энэ манай найз гэрлөө зогсож байна. Бид хоёрын нууцаар булгналт эхэлсэн. За одоо болно нэ. Одоо юмаа идья. За биндрээ сайн уу гэж хэлээрээ. Өнөөдрийн сэтгэл ямар байна? Ээж аавтай юу гэж хэлэх вэ? Ах トゥ дэ юу гэж хэлэх вэ? Манай хүслээ. Аав ээжтэй юу гэж хэлэх вэ? Эмээ өвдөө юу гэж хэлэх вэ? Ах トゥ дэ юу гэж хэлэх вэ? Бүгдийг нь хэлээрээ эхэлж болох бүх юмаа хэлээрээ сэтгэлээ удлаарай. Хайртай шүү. Хинтээ юу яриад байна? Би гитар тоглож. Наа чи харьцдаг байна уу? Харьцдаг ба. Дуулах юм уу? Одоо юу? Би аав ээж ер нь бүх гэр бүлийнхаа нохоондоо ч гэсэн зөндөө хайртай шүү. Love you. Би хүн болгоноос нэг асуулт асууж байгаа маа. Тэгээд ээж аавтай юу гэж хэлэх вэ? Эмээ өвдөө юу гэж хэлэх вэ? Ах トゥ дэ юу гэж хэлэх вэ? Бүх сэтгэлээ уудлаарай. Баярлалаа. Хэрвээ амтантай бол амтандаа юу гэж хэлэх вэ? За. Сая юу гэсэн бүтэн ойлгосонгүй гэхдээ баярлалаа гэж хэлэх. Ээж авдаа арт шүү, эмээ удаа арт шүү. Найстайгаа удаа уулзаагүй. Сайн уу тэмүүлээ. За ингээд би хүн болгоноос нэг асуулт асууж байгаа маа. Ах トゥ дэ юу гэж хэлэх вэ? Аав ээжтэй юу гэж хэлэх вэ? Эмээ өвдөө юу гэж хэлэх вэ? За бүгдийг нь хэлээрэй. Юу? Эмээ удаа юу? Гэр бүлийнхэндээ юу? Юу болов? Нинэлөө очицгоо. Аавж надад бахархдгүй тавь. Бүгдээрээ айгүй гоё хөөхөн хүүхэд шиг бүгдээрээ гоё чин сэтгэлээсээ хэлж байна. Ганц л үг хэлье. Баярлалаа. За цэлмүнэ. Аавчтай баярлаа гэж хэлнэ. Энэ хүний хариулт тусаалчтай шүү дээ. Хөөе нэг нь нуугтаад зүхтаад шүү. Хайртай шүү, хайртай шүү. Хайртай шүү. За хүн болгоноос нэг асуулт асуусны эцэс чамаасаас асуухаар ирлээ. За баярлаа. Насаараа үлдэх зургаад оруулж байна. Юуны төрөнд баярлаа. Гоё юмд оролцож байгаа мөнгөс баярлаа. За баяртай. За бэж. Багштай юу гэж хэлэх вэ? Өргөж дэмжлэгт баярлаа. За ингээд за бэж. За манай ингээд дүлгөөн бай. Багштай юу гэж хэлэх вэ? Багштай юу? Маа багш хөргөн шүү. За багштай юу гэж хэлэх вэ? Хичээлээ таслахгүй. Хайртай шүү гэж. За сайн хоёроо би ингээ хүн болгоноос нэг асуулт асууж явж байгаа. Аав ээжтэй, ах トゥ дэ, эмээ өвдөө юу гэж хэлэх вэ? Хайртай шүү. Чанга хэлээ. Хайртай шүү. Наваа дэмжээрэй. Өдийг болтол өсгөж хүмүүжүүлээд сайн хөл болгосон баярлаа. Хайртай шүү. За энэ дэстэ жинхэнэ юм болж исэн биз дээ. Хардаа. Ингээд хүүе. За сайн Андра. Мохахгүй за одоо ингэж за дагаад нэг за дагаад нэг за нааш камераар бүгдээ за одоо голоос юм ингийн захаасаа ч юм уцаар нэг гоё селфи хийж байгаа юм селфи хийж байгаа нэг гоч бөөдөө селфи за кого инээд за Бичлэг. За бид өөр явж жаад 0 боллоо. Энийг ингээ влогт оруулаа. Ашгүй сайн сэтгэлд хүмүүс 0 оруулт юм байна. За. Олсон. За. Hello. Яг болсон. За ингээд чи зүгээр оролтоо битгий ч идэл та.
хүний дээлийг 1 сарын хооронд үнэлэх үү? Нэг хүн дээр очиод дээлийг нь өөр нь ингээд 1 сарын хооронд үнэлүүлээ заа. Тэгээ чи энэ дээлэнд хэр сэтгэл хангалуун байна. Эхний өөрөө хүрээдэрлээ. За ингэ заяа. За чи өөрийнхөө өмсөн дээлээ 1 сарын хооронд үнэлэн заяа. Тэгээд яагаад гэдгээ хэлнэ шүү за. 8 баха. Гэтэ энийг би хэдэн жилийн өмнө амар удаа өмсөж байгаа. Тэг амар өмнө хэдэн жилийн өмнө авч ирсэн. Тэгээд яг авах үедээ шууд хараад тэгэл авчихсан шүү. Би энэ дээлийг бол нэг 7 гэж үзэх баха. Ер нь. Тэр адуучин залуу. Ганц өөрөө нуулчих хөвгтэй. Өөрөө нуулчих хөвгтэй шүү дээ. За өөрийнхөө өмсөн дээлээ 1 сарын хооронд үнэлтэй. 10 сар. Ягаад? Манай Аавынхын дээл болохоор 10 сар гинэ. Та өөрийнхөө дээлээ 1 сарын хооронд үнэлтэй. 10. Ягаад? Гой өнгөтэй гой хэлбэртэй. Үзэмжийн хувьд гоё болохоор 1 сарын хооронд үнэлж байгаа нэ, тэ? Биш 10. Тийм. За. Үлэмж. За одоо юм асууна. За өөрийнхөө дээлийг хэдэн сэдвийн хооронд үнэлэх вэ? За 18. За ягаад? Ээж минь ээж гисэн. Оо. За би ээжний гэсэн бол 10 сар. Чи намайг хөтлөе яваа та. За чамайг. За энэ бол 12 В ангийн сурагч сүлд байгаа. За одоо бөөнөрөө сүлдийн дээлний утга учирыг сонсгоё. За гутлмодлыг харуул гинэ. За өөрийнхөө дээлийг хэдийн сэдвийн хооронд үнэлэх вэ? 10-аас 9. За ягаад? Тэгвэл манай аавын дээл тэгээд жоо муу болцоолохоор 10 биш. За. Аав нь хэр удаа жил өмсөн бэ? Хэр удаа өмсөн бэ? Би аав мэдгүй нэг 10 жил. За ааваас нь ирсэн бэ шүү монголчуудаа. За би бол 9. Чи хүлээд байгаа наа. Тий. За баяртай. Өөрийнхөө өмсөн дээлээ 1 сарын хооронд үнэлээд яагаад гэдгийг тайлбарлаарай. 10. Яагаад? Яа тэгвэл би энийг анх YouTube-ийн интрогоо хийхдээ өмсөжсэн. Тийм болохоор айгүй гоё дурсамжтай. Тэгээд 10 оноо өгч. Амар гоё ягаан ийм гоё цэцэгний гоё хээтэй. Тэгээд эндээ гоё шигтгээтэй. Тэгээд амар үзэмжтэй гоё дээл нөө. За сайхан залуу. Өөрийнхөө өмссөн Монгол цамцаа 1 сарын хооронд үнэлтэй. 7. Яагаад? Гэхдээ мен зөвхөн Монгол цамц өмсдөг болохоор өнөөдөр өмсөж байгааг баярлалаа. 7. 7. За.